Харин бид яг одоо Узбекистаны нийслэл Ташкентэд байгаа Монгол-Узбекистаны SMS Roadshow 2026-д оролцож буй Таван богд капиталын гүйцэтгэх захирал мөнх эрдэнэтэй шууд холбогдоод байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бас Узбекистаны нийслэл Ташкентэд оролцож байгаа яг энэ хүү хоёр улсын хоорондох бизнес үйл ажиллагаанд зориулсан форумын талаар бас товчхон мэдээллийг хүргэх. Ер нь хичнээн бизнес эрхлэгчид хоёр талаас оролцож байгаа бол ямар үр дүн гарч байгаа бол? Тэгэхээр өнөөдөр яг бизнес форум болж байна. Одоо ихсэн. За одоо яг зохицуулалтын үе явж байна. Презентацуудаа хийсэн. За мөн нөгөө талаас бол манай 60 орчим зочид одоо оролцлоо. За Монголын талаас бол 40 орчим. За нэг 100 гаруй одоо хүн бодод энэ дэнд оролцсон. За компаниудын хувьд бол бас өөр өөрсдөө баяртай тавьсан. Тэгэхээр хамгийн сонирхолтой хамгийн их одоо яригдж байгаа байж болох одоо хувьд бизнес бол одоо энэ махны чиглэлээр энэ хоорондын худалдаа, за хүнсний чиглэлээр хоорондын худалдаа, за мөн одоо энэ гоо сайхны чиглэлээр бас одоо энэ Узбекистан руу Монголоос одоо гоо сайхны бараа бүтээгдэхүүн. Тэр маань бол эргээд одоо Солонгосоос монголчууд маш гоо сайхны бүтээгдэхүүн авдаг тийм ээ. Тэрийг одоо цааш нь одоо Узбекистан руу бас гаргах. За ийм боломжууд бодвол ерөнхийдөө голчиж ярив. Нөгөөдгөр бас яг финтекч гэдэг юм уу санхүүгийн салбарын зах зээл дээр бас яг хоёр улсын хооронд бизнесийн салбарт хамтран ажиллах нөхцөл бололцоо ер нь хэр байгаа бол ялангуяа таны хувьд бас энэ салбарын чиглэлээр нь илүү төлөөлж оролцож байгаа гэдэг утгаар нь бас цаашдын төлөвийг юу гэж харж байна? За миний төсөөллөөр бол ойлголтоор бол Узбекистаны одоо хөрөнгөний зах зээл бол Монголын нэг одоо 1995-аас 2005 оны хооронд ч юм шиг нэг ийм цаг үе болов яг одоо энд эхэлж байна гэж мэдэж байна. Юу гэхээр ард иргэдийн хувьд бол энэ хөрөнгөний зах зээл үзээ боодны дотор ойлголт бол маш багтай. За дээрэс нь компаниудын хувьд бол бонд гаргаж одоо хувьцаа гаргаж санхүүжилт батсан ийм кейс бол цөөхөн. Тэгэхээр энд бол бүхэн одоо хөрөнгөний зах зээлийн хувьд бол эхэлж байгаа учраас маш сонирхолтой харагдаж байна. За нөгөө талаас одоо хэдийгээр ийм нөхцөл байдал байгаа боловч одоо Узбекистан улсын хоёр компани бол юникорн болсон байна. Өөрөөр хэлбэл 1 тэрбум долларын одоо үнэлгээнээс илүү өндөр үнэлгээтэй болсон байж байгаа жишээтэй. Тэгэхээр нөгөө талд бол хөгжил бол маш хурдтай явагдаж байна гэж хэлж болохоор байна. За тийм учраас бол бид ер нь энэ шинээр одоо нэгдэж байгаа энэ зах зээл рүү манай Монголын одоо салбар бүрийн бизнес компаниуд бизнес эрхлэгчид бол анхаарлаа хандуулаад эртхэн шиг ер нь байр сууриа эзэлж аваад эргээд одоо энд хамтын ажиллагаа эхлүүлэх нь бол чухал байна. Яагаад гэхээр 38 сая хүн амтай жид болгон 1 сая хүн төрөлдөв. За тэгээ газар нутгийн хувьд бол ялцангүй жижиг. За тэгээд хамгийн гол нь бол энэ торгоны замын одоо гол урсгал энд бол явж байсан. Тэгэхээр Төв Аз байрлалтай за хятад өрөнд орныг одоо хоцсон. Ийм одоо газар зүйн маш таатай нөхцөлтэй байгаамаа. Тэгэхээр энд бол бизнесчүүдэд үйл ажиллагаа явуулахад бол одоо өргөжинд хэлэх боломж бол байна гэж эхний байдлаар харагдаж байна. Ер нь төгсгөлд бас товчхон дүгнээд хэлэхэд ер нь Монгол улс Узбекистан улсаар бас хоёулаа Төв Азийн орн нөгөөтэйгөр бас соёлын ялгаа харьцангуй ойролцоотой ч гэдэг юм уу. Иймэрхүү нөхцөл байдлууд бас харагдаж байгаа. Тэгэхээр илүүтэй бас тэндээс туршлага болгож бас манад нэвтрүүлэх үс тийм товч дүгнэлт байдлаар хэлвэл юуг онцлох бол? Манай улсад бол нэвтрүүлэх гэдэг тал дээр одоо энэ эхний үеэсээ бас их газар тариалангийн юм одоо ихтэй орон юм. Тэгэхээр би бол анхны төсөөлөлтөө одоо ингээд Самарканд руу жишээ нь автобусаар ингээд явхад ийм цөл дундуур явах гэдэг ийм төсөөлөлтөй байсан чинь ерөөсөн дандаа ногоон одоо ийм мод буцуугийн дунд явсаар хагаад одоо 350 км газар явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ улсын хувьд бол энэ газар тариалан хатаа бол үнэхээр хөгжсөн байна. Усны одоо менежмент тал дээр бол маш их тийм хөгжилтэй байна. Тийм учраас бол бидний хувьд бол энэ төлөвчдтэй тэмцэхтэй эндээс маш том туршлага авах хэрэгтэй боломжтой юм байна гэж байна. За мөн дэлд үргэсэн маш их баярлалаа. Үргэлжлүүлээд бид энэ талаар бас студид дараа нь ярилцах болно.